Зохиолч Дэмбэрэл Жамцын Төмөр очир. Амраг өгүүлэлэг. 19-тэй ангирмаад анхны дурлал гэгч аз жаргалын шуухай алган дээр нь гинтхэн бов. Дэгж дэрвж явсан томоогүй анхил бүсгүй зэлүүд бууд газрын нүдэн нуурын хөвөөнд танихгүй залуутай учирна гэж хэрхэн мэдэх вүлээ. Зуны ихэнх сарын нажир халуун өдөр нүцгэн улаан толгодын дундарших нүдэн нураас усны хөнгөө дүүргээд сууж байхад нь дэрсэн дундуур нэг хүн айс үзэгдэжээ. Нарны далбар малгаагаараа ялаас авчин үргээх ногоон алг хувцастай хүнийг хараад гайхах зэрэгцв. Орхотол босуулав. Төөрч бодилсон хүн үү гэж аимсан байх зур мөнө хүн ч газар дутлан ирэв. Гартаа дашмаг барьсан тэр хүн нүдэрээ нэмсэглэн дөхөж ирээд сайн байна уу? Сайхан зусч байна уу? гэж цээл хоолоогоор мэндэлэхэд айсанда хормон чичир цуусан ангирмаа дэмээл толгой дохив. Хөлсөн цутган ихэд халууцсан ир дашмагаа сарвайж нэг хутгаад өгдөө гэхэд угасхийн шүрч аваад ус хутган өгөв. Дашмагтай усыг завжаараа садруулан залиглаад яг хатаж өгөхөө шахлаа. Гиснэн элсэн дээр өвдөглөн суугаад гим хоргүй нүдээр зөөлөн харах үед ангирмаа бяцхан тайвширч та хаанаас хаа хүрч явна гэж их л зориг гарган асуув. Залуу халаасаа ухан гэл гар хайрцагтай янжуураас нэгийг асаан утааг нь савсуулан үлээснэн бид хайгуул хийж яваа хүмүүс. Манайхан майхан уулын ард отголсон. Би цэг тогтоох гэж улаарч явсаар бүр холдчихлоо гэд урихнаар инээмсэглэн. Залуугийн дөлгөөхөн борнууд ангирмаг тайвшруулав. Тэр хоёр энэ тэрийг хүүрнэлцээр жаалсуулаа. Залуу устай хүнгийг дамжлан тэднийх рүү хамт алхажээ. Аав ээж хоёр нь гэрийнхээ үдэнд сарвчлан зогсно. Ингэж л эхэлсэн юм. Тэднийх цөөхмөлтэйч тугалдаа сүж сүтээ хідэн үнэтэй болохоор 100 намрын цагт тараг сүгээр тасрахгүй. Нүдэн нуурыг тойрсон нүцгэн толгодын ар өрөөр өвөлжиж хаваржин ам зуусаар өдий хүрчээ. Ангирмаг мэдээ орсон цагаас хойш нүдэн нуураас хаашаач холдсонгүй. Айлын ганц охин болохоор уйдаж зөхөх нь их ч аав ээж нь алган дээрээ бөмбөрүүлэх тул гэрээсэн холдохыг төдийлөн үл хөснө. Хэд хоногийн дараа хайгуулчдын баг нүдэн нуураас холгүй отоглов. Бор ногоо машин тоос татуулан давхисаар гэрийнхэн нүдэнд зогсоход гурвал уралдах шахам гарав. Машинаас хамгийн түрүүнд дунд хэр насны шаалгар биетэй хүн бууж ирэв. Тавуулаж нас тогтсон хайгуулчдын хамгийн залуу нь хамгийн сүүлд бууж дөлгөөхөн инээмсэглсээр хуучны танилын ёсоор гар барин мэндчлав. Хамбар урууламтай шаалгар ирэ ахлахнаж ээж нь борцнуудын хоол хойш зэхэж аав нь хайгуулын хүмүүстэй хуучлан энтерийг хөөрөлдөнө. Ахлахын задалсан хатуу сархтын үнэр гэрээр нэг ханхлана. Аргал оруулахар гарсан альгэрмагийн араас хөлсөө сэвэн гарч ирсэн гуян гараан алдлан сунайж биеийн чилээ гаргаад манайхан энд хэд хонно танахаас тараг суу авна гэж ахлах хэлсэн гэхэд ангирмагийн сэтгэл догдолжээ. Хэд хоногч гэсэн хүмүүстэй хань бараатай байна гэдэг сайхан хэрэг. Маргааш өглөө нь эртлэн босож сүж таван үнээгэн ээжтэйгэн хамжиж саагаад хайгуулчдад сүү тараг хүргэж өгөхөөр хөлн хөнгөрөөд одов. Хайгуулчд босчихсон майхныхаа ягаар энэ тэрийг имхлэн холхино. Түүний бараанаар ахлах тосон өвтөж туулайн бүжин шигэл дэгдээ дэрвөө хэмээн мар инээгээд бортохтой тараг сууг авч гарыг натхан майхан руугаа зөглөв. Аав шигээ хүнд хөтлүүлж яваадаа ичиж нэрлэгсэн ангирмаа гараа зугуухан татсаар сугалж аваад сая нэг санаа амрав. Гүйн харсан бол яана гэхээс нүүр нь халуу оргино. Түүнээс хойш өглөө оройд тарагсууд хүүлж өгдөг ажилтай болов. Ирэх тоолон ахлах тосож авна. Түүн рүү шунаглан ширтгэд нь би энэ арц засхийн. Хүмүүсийн дэргэд гүйнтэй юугаач ярих билээ. Гүйн харчхаад эрэх сэтгэл нь дийлэгч ахлагчийн учир битүүлэг үг яриаг твчхээс аргагүйд хүрнэ. Дэмээл хоргодон сууж сэм ширтэлцэн. Гүйн ахлахаас айхмит ямар ч үгүүл дуугарна. Хөдлөх бүрүйд боривтай айраг шиг цодгор гүзэн шалханан хөдлөх нь усны өвхөртэй тун тустай харагдах үйц ангирмагийн хөх инээд нь хурч золтой л төс хийлгч гисэнгүй. Тийм хэсэг суугаад явахыг завдан босох үед дүү минь үнэ малаа саачихсан бол юунда яарах вэ? Жаахан суу гэд аяны өргөвчөө уудлан хатаасан жимс амттнаар дайлна.
Энэ бүхнийг ажиглах гуйн жохтой нэмсэглэн буруугаар бодохгүй гэхээс түнд ичхүүр төрж димийл бүлтэгнэн. Нэг орой ахлах жолоочтойгоо хуйуул давхиж ирэв. Аавд нь хатуу сархад барьж нилэн үнэртэй янжуураар дайлна. Ээжд нь чихэр жимс бэлэгсэлт гардуулав. Ахлахын шунаг нүднээс далчих болсон ангирмаа бушуухан арга сэвгээ үүрэн толгод руу алхажээ. Толгодын оройгоос хайгуулчдын майхан илхэн 3 хүн нүдэн нуурын ирэг дээр харагдана. Усанд орж байгаа бололтой. Эм савдагтай эмхтэй хүнд хатуу гэдэг болохоор тэр нуурын усанд хөлөөч дөрж үзээгүй. Хавар зуны цагт аянчин шууд загас жарахаагаараа бэлхэж байдаг нуурыг аав нь тэнгэрээс тасарч буусан аршаан хэмээн ихэд сүслэнэ. Нүцгэн улаан толгойд хад зөхөө хүрээлсэн шүтлэн говирхуу энэ газар нуур тогтсон нь тэнгэрийн таалал гэлтэй. Өв сургамал тачир болохоор малхуй ихтэй айл хунар төдийлөн хаяалж буухгүй. Өцөөхөн малтай хэдэн айл өвөл зөнгүй буур сэлгэнд тойрж буусаар шууд ирж оцсоор он цагийг эвхэн. Ангирмаа нуурын хөвөнд хөөцөлдөн шүгэх 3 хүнээс гуйнг хараачлан суна. Хөрслөг бор царайтай, өндөр гойлог биетэй, нүдэнд дулаахан залуу түүний хайрыг таджээ. Гэвч гуйн дотроо юу будаж явдгийг хэн мэдэх вүлээ. Хот орон газар найз бүсгүй тээж юм билүү гэж бодохоор гол нь гонсойно. Залуугийн харц хөдөлгөөн түүнд талтай байгаа гэлтгэн. Ээн элдвийг бодмоглон суутал машины хөдөлгөөр хөнгөнөн асах сонстов. Ахлах хөдөлж буй бололтой. Аргал хомоол яаран хамж гэрийн зүг шуурхайлав. Аав нь зэгсэн хөлчиж нүүрэн чинрэн улаажээ. Ээж нь охиноо вилэн духан дээр нь үнэрлэн хошуу царвэж. Охин минь чи азтай байна шүү. Ахлах чамайг хотод совилагчийн сургуульд оруулж өгье гин. Хотод найнаагийн да суун үз. Гэхэд гинтийн үгэнд итгэж ядсан ангирмаа аав руугаан харвал ахлах чамд тус болъё гэж сайхан сэтгэл гаргалаа. Сэтгэлийн харанхуугаас шөнийн харанхуй гэдэг юм. Охин минь нас бид хүрсэн хүн хот суурин бараадаж эрдэм номтой мэрэгжил мэдлэгтэй болохыг бод. Аав ээж хоёр нь хэдэн мал байгаа цагт алзахгүй. Охиноо хоол хош гарын билээр таслахгүй гэд чимээг болов. Хот явна сургуульд орно гэсэн үгэнд жигүүрлэн хөөрх мэд дэгэлцэж гэрээсээ шуртхийн гарчээ. Хамгийн түрүүнд гуйнд дуулгамар санагдсан ч гүүгээд очиж чадахгүй болохоор яалтай билээ. Ус авахаар нуурын хөвөнд очиод хөнөгүүрсэн гуйнтэй таарчээ. Хүнээс зайтай хүн уулзж байгаа болохоор хуйуул баяр хөөртэй. Хот явж сургуульд орох баярт мэдээгийн түнд хэлэхээр үгэн эвлүүлж байтал ахлах чамайг хотод сургуульд оруулахар болсон гэж ярьж байна лээ гэж гуйн хэлэхэд мөнөөхө баяр хөөр нь хийсэн одох шиг болов. Харин тийм ээ гэд гараараа ил самран доош тонгойв. Гуйн хотын гой сайхан амьдралын тухай нүдэнд харагдтал ярьж өгөв. Нэг одоо түүнийг дагаад хотын зөв шувуу болон нисмээр. Усны өвхөр шиг ахлах тиймч аймаар хүн биш санагдав. Нэг л мэдхэд тэр хоёр гаргараасаа атгалцсан толгойгоо нийлүүлэн суужээ. Сэвшээ салхины аясаар нуурын мандал мэрэлцэн долгиолно. Хун ангир тэргүүт шууд гангар гунгар дуугран амгалан тайван хөвнө. Улбар цустай хос бэлзуухай хөөцөлтөн ниснэ. Саарал туулай дэрс сүлжин бөгнө. Ангирмаагийн гарыг инхрийлэн атгаж байсан гуян танай эндхийн шууд хүнээс юр өргөхгүй юм а гэхэд хүмүүс ямар айлгаж цочих биштэй. Энэ газар эзгүй цөл байхад нэг хүн худаг малтаж, хун шууд сууршин, нуур тогтсон домгийг аам нь ярьдаг юм. Хүн зуурдын амрагтай бол хун өөрдийн амрагтай гэж үг сонссон гэд гуйн руу жохтой харав. Өөрийг нь дайруулж байгааг анзаарсан гуйн хоёр хүн хол төрөвч явдал замдаа учирдаг гэж. Эцгүү зилүүд энэ газар чамтай учрах хувьтай байжээ гэд уруул дээр нь шуудхан өнсөв. Ангирмаа түүнийг л хүлээж байсан мэт хариу узан хуйуул бие биедээ эрхлэн нэлхрав. Нүдээ нэг анин бийсэн ширтэж жаргалтайгаар мишэн. Хэсэг агчиг байснаа эцгүү зилүүд чиг шиг. Нутгийн чимэг адуумал нуурын чимэг хүн галуу гэд амтны өлгийн нутаг шүү гэж мишэн хэлээд газрыг нь чимхэв. Чамайг эргүүлдэг харчуул байдаг л байлгүй дээ. Учирсан болгонтойгоо амраглаад явдаг айлгүй бүсгүй гэж намайг бодоогүй үсттэй. Тэгээд ч надад сурагч насны үерхлээс өөр эрэгтэй хүнтэй ойрдот нь явсан удаа байхгүй. Манай энэ хаваар миний үеийнгийн залуус ховролдоо. Хаяал эрэл сурлаар яваа харчуул шүн хүнжлийн сэжүүрээс татаж жангааж л байдаг юм.
Савсаг харчвал да би юу боллоо гэж нүүр тал өгөх билээ те. Манай хөдөөнийх чинь жаахан мангардуу талдаач хаа очиж хүүхэн хүн хүсэхгүй бол хүчээр төрөө барина гэж байдаггүй юм хэмээн тас хөхрөв. Гинэн бүсгүй цайлган ярианд автсан гуйн уртаар санаа алдав. Их сургуулийн ширээнээс ижилдэн дассан тогс бүсгүйтэй хамтран амьдраад жил гаруй болсон ч санаа зорилго нийлэхгүй сэтгэл холдсон тухайгаан харуулсан ярив. Хотын юм бүхнийг бишрэх дэврүүн сэтгэлтэй тогс гоёж гоодон хөнгөн зугаанд хөл алдах болов. Амаргийн үгс хэлгсэн шүлгийн дэвтрүүд одоо үн цэнгүй болжээ. Гэвч хар багасаа бисээ мэдэх тогсыг цааш түлхэж чаддаггүйгийн нуусангүй. Зам зур учирсан бүсгүй цайлган сэтгэлийг гомдоохыг хүссэнгүй. Хайгуулчид нэг газараа удаан тогтдоггүй ажээ. Нүүхийнх нь урд орой сүү тараг хүргэж өгөхөөрөө басил дүүрэн алхаж явтал буунду тас хийх чимээнээр зүрх нь амар ангарах шахчээ. Сулхан барьж явсан 2 бортог хувингаа алдахад сүү тараг нь нэлийн урсав. Цагаан өд сөд нүдэн нуурын мандлыг дэлхэн бүрхэж дээгүүр нь уй хагцлын дуу хатан нэгэн хүн эргэлдэн ниснэ. Юу болсныг ч ухаарах сөхөөгүй хар зөнгөөрөө л майхан руу гүн хөрөв. Гуайлаг хүзүү. Хасын цагаан цээжин цус болсон хунгийн үдийг ахлах зулгаан. Дэлхийн хамгийн их өдтэй шувуу гэж байгаа юм да. 20,000 кило, 30,000 кило хөнгөн дулаан зөөлөн дээр болноо. Гэд баясан инээхэд ангирмаагийн дотор нь муухайрч хий огиулав. Амнаас нь дайр хөхөр үнэртэх 2 амтай бууны замгаар оролдож суусан гуйн түүн рүү гимшингүй нүдээр харна. Ангирмаагийн дотор харанхуйлна. Дэр хийхийн төлөө байгалийн гоо хөвцөглөн болсон амтныг хөнөөж байдаг. Гар хүрвэл хэртчихмээр ариухан амтан руу буу шагааж байдаг. Гуйн ийм хатуу дотортой харгас хүн байсан юм уу гэж бодохоор нулимсэн цэйлэлзв. Улаан тоос татуулан хашин хүрэн морьтой аав найсвэ. Хонь мод явхад хүнд хөлөөрөө шороо манарган сүүл хөдөлгөн шогшхоос цаашгүй хүрэн морийг аав нь суран ташуураараа 2 тал руу нь зогсоо зайгүй савчин ороолгож хар хурдааран ирж явааг хараад одоо яах бол гэхээс зүрхэн төгшжээ. Аав нь морой сул хаяад ахлахыг заамдан авч дунгуй хаттал цохиж унгав. Амин охиныхоо л үгэнд ордог аавынх нь хөлс садран урсаж нүүр нь шороо тоос болжээ. Буутай хүмүүс яаж ч мэднэ гэж үнхэлцгээ хахтлайсан ангирмаа аавыгаан хашин хүрэндээ өргөх шахан мордуулаад цулбуурдан гүйжээ. Удалгүй хайгуулын баг майхан саваан эвхэн бор ногон машинан асааж толгод тойрон хумгүй алга болов. Намар хот явах, сургуульд орох гэсэн мөрөөдөл нь ийн замхрав. Хүн алагдсан тэр шүн ангирмаа хар дарж зүүдэлжээ. Нүдэн нуур ширгэж хагарч хатсан шаврал үлдэжээ. Явган салхинд өлхөг дэгдэж зэгэл саарл манан татна. Зэгэл саарл манан дотроос өдсөдгүй улаан нүцгэн хүн гонх тайхан ширтэн. Ахлах ангирмаараа хилэмаа 7 дөхөн. Гар нь цусанд бэлдсэн ахлах агдагнан инээж нүд нь шунал тачаалаар цоргин ширтэн. Ангирмаа дагжин чичирч бие хуран хэрв. Ахалхын хамгар уруулам олзоо тасар татан хаяхаар улаарч буй чонын аммт аимшигтай харагдана. Гэнт ухасхийн хурах шүүрх бүргэж шиг түүнийг базан ав. Хувцас хунрыг нь урж тастан нүжидлэн хурцгаар улаарн дайрлаа. Ангирмаа ээжээ гэж хамаг чадлааран орлов. Хин нэгэн хүнжлөөсөн татан охин минь айчихжээ хураа гэхийн дуунаар саясэрв. Хамаг биеийн хөлрөн дээр нэвт норжээ. Нүмгэн дээлтэй аав нь хажууд лаа барин зогсон. Ангирмаа сэвхийн босож дээлийн шүүрээд гадаа гарав. Цэлмэг шөнийн одод ярайн. Үнэдийн хивэх хон ямаа яраглах нуурын зүгээс шуудын нүргэх мэлхий вааглах ус чолпол дуугарах чимээ гарна. Сэтгэл нь багч гисэн тайвшраад ямар муу ярын зүйд вэ? Гэж урамтай шившин шүлэмдэв. Өнчрөн үлдсэн хүн хэдэн өдөр хахир дуугаар хагцлын ой болж гашуудалтаяа эргэлдэв. Ээж нь зул барьж сүү онголон өргөж нулимстай зогсохыг хараад хот газрын зэрлэг хүмүүсийг үсэн ядах сэтгэл уулзна. Аав нь хэд хоног хар цагаан дуугарсангүй. Хонин дээрээ өнжих болов. Хунгийн хагцал ангирмаагийн зүрхийг хэдэн хэсэг зүсэж хуваах шиг хөндөөр оргин. Цаг хугацаа аливаа ямиг илээж мүлийлэгдэж амаар түүний сэтгэлийн шарх айжимдаа илааршив. Намрын ихэнх сарын гүлгэр өдрөө толгодын хоорондох замаараа борногоо машин өнгөн гарч ирэхийг хараад зүрх нь бацлав. Нөгөө хэд дахиад л хүрээд ирж байгаа юм шиг байгаа да гэж бодохоос би жирвэгнэх шиг болжээ. Гуйн ирж байгаа юм болов гэж хамгийн түрүүнд бодоод өрөөсөө чив. Нуурын хөвөнд майхан сав болсны дараа аав нь дуранга түүнд өгөөд хашин хүрэнтэйгэн шогшуулав.
Тэр дуран тавьж нүд салгалгүй ажин. Дөрвөл ажээ. Гуйнтэй төстэй нэг ч хүн харагдсангүй. Ирсэн байгаасай гэж бодхоос гар нь чичрэнэ. Аав нь оройхон халамцуу гэлдрүүлж ирэв. Зуны хайгуулчид иржээ. Ахлахаас бусдна. Ахлах хөлчүүдэн айлын балчир охин нөжилтөн булаа хэрэг тарж нарсан цуусан юм баха. Шувууны хараал хүрээвэз гэж янз бүрхэн хэлээд өөрөө уудалж чихэр жимс гаргаж өгөхдөө нөгөө бор банд хүний өмнөөс гим хийсэн мэт гөлөлцөж суу. Тэр хүүч хүн шувуу буу шагаах хүн бишээ гэж хэлээд инэв хэлв. Ангирмаа хардарсан зүйдээ санаж биеийн зарсхий буудаагүй л байгаасай. Хэмээн залбирч бүсгүй сэтгэл сэкхээж зовир хөндүүр нь арилах шиг болов. 3 хоногийн дараа ус авахаар хөнөгөө барин нуурлуу алхав. Зун анх уулцсан тэрэл газраа гуйн түүнийг хүлээж зогсно. Тэр хоёр нэгнээсээ бишүрхэх мэт юу ч дуурсангүй. Сансан санаагаан зөхөртөл, харсан нүдэн хөхөртөл хүлээсэн юм шиг хоёул зэрэг уртаар санаа алдав. Нүдэн нуурын мандал дээгүүр шууд оймон нисэн. Тэр хоёрын яриаг чагнах гэсэн мэт нуур илэм жилэм мөргөн. Чи намайг тэр хөнгө буудсан гэж бодсоор л байна уу? Буу бариад сууж байсан болохоор ч би чамайг л буудсан гэж ойлгон шүү дээ. Би амтан алах байтугай буу шагаач үзээгүй. Ахалхал бууны гол төмөр цэвэрлээрэй гэсэн юм. Ахалхаас өөр буу шийдэн барьдаг хүн байхгүй. Танайхан хэр удах вэ? Мэдхгүй. Нэг л өглөө нүүх байлгүй хэмээн хэлээд санаа алдан. Чи надтай хамт хот явах уу? Гэхэд ангирмаа чимээгүй толгоос ихсэрч чамайг тогс нэртэй тогс шиг бүсгэж нь хүлээж байгаа биз дээ гэж хэлв. Хөдөө хөхөрч гадаа гандаж явсаар харахад минь хамаг эд хогшлон аваад өөр үүрэнд тухлахаар нисчихсэн байна үлээ гэж гунигтайхан хэлэх дуулдав. Ангирмаа оймон нисэх хос шуу шиг хоёул их хотын зүг нисэж байгаагаар төсөөлөн нүдэн анив. Тарих дүүрэн шуудын гангана. Зүрх дүүрэн хайрын аялгау.